Сайн байцгаана уу? Энд байна. За дараагийн хэдэн подкастаар зүүдний тайллын талаар ярилцах болно. Тэгэхээр эхний ээлжинд ямар ч байсан үндсэн зарчмаа ойлгох явдал маш чухал аа. Тэгэхээр зүүд тайлбарлахын үед зүүдний тэмдэг бэлэгдлийг зүүдэлсэн хүн өөрөө хамгийн сайн мэддэг бөгөөд тайлбар нь зөв байвал тийм байна гэж ухаардаг байгаа. Тэгэхээр бинго гэж хэлж болно гэсэн үг. Тэгэхээр зүүднүүд нь хвчлэн зүүдэлсэн хүнтэй холбоотой байдаг. Зүүдэлсэн хүний бас төлөө байдаг. За яагаад вэ гэдгийг харъя. Йов номын 33-ийн 14-өөс 16-г харцгаая. Бурхан нэг удаа мөн хоёр удаа хэлдэг боловч хэн ч үүнийг оошоодгүй юм. Хүмүүсийг гүн нойр хучин хэвтэр дээрээ дугхих зур зүүд буюу шөнийн үзэгдэл дотор хүний чихийг тэгэхэд тэр нээж хатуу анхааруулж айлгадаг нь саар явдлаас нь хүнийг эргүүлж сайхал бартналыг нь үгүй хийхийн тулд билээ гэж. Тухайн үед бол энэ зүүдийг яасан бэ? Тухайн сайхал бартналын үгүй хийхийн тулд эзэн хэлсэн байна. Гэхдээ энэ зүйл нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Яг бол жирийн үед бурхан 1-2 удаа хэлээд байхад хүн яадаг вэ? Ойшоодгүй гэж. Тийм учраас шүн зүүдэнд нь чихийн нээдэг талаар хэлсэн байна. Тэгэхээр ер нь ихэнхдээ л зүүд маань яг таны төлөө байдаг. Танд болох гэж байгаа зүйлийн талаар сануулдаг зүйлийн талаар байдаг байгаа. Тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж миний өмнөх подкастуудыг үзсэн бол мэдээж бурхнаас тухайн хувийн юу идсэн уснаас ч гэдэг юм уу шүн юу харсан эсвэл бол хангуй сүнсээс байж бас болно. Гэхдээ яг энд бат зөвхөн бурхнаас ирдэг зүүдний талаар тайлбар хийж байгаа гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ хангуй сүнсээс зүүд ирсэн бол ямар нэг юм заавал оф буй буруу байдаг. Яг зүүн юм дотор яг буруу зүйлүүд хийцэн байдаг. Тэгээ та энийг бол за энэ жидээ биш вэ гэж ерөнхийдөө бол ялгадаг байгаа. Тэгэхээр тухайн зүүдийг хин нэгэн төр зүүдэнд орчиж байгаа хүмүүсийг хараад тэрний төлөө юм байна гэж бодож болохгүй. Тэр нь ямар утгатай бэлэгдэл илэрхийлж байгааг ойлгох хэвтэл чухал. Ихэвчлэн бурхан өөрт чинь зориулж ихэвчлэн ярьдаг байгаа. Тухайн үйл хүнд жишээлбэл миний хувьд жишээлбэл нохоо ч юм уу чон дайрч явах юм бол сүнслэг дайралт болж ин би зүүдэндээ тэрийг устгах яах мал би дайралтыг хамгаалж тулалдаж байгаа талаар гардаг бол зарим хүний хувьд тэр нохоо нь үнэхээр хайртай дотных нь хамтран бас байж болно. Хамгаалж явах бас байж болно. Тэгэхээр нэг зүүдлэнгүүд л янжмаа огч чон зүүдэлсэн чинь юу гэдгийг энэ бол дайсан гэж бодож бас болохгүй. Тухайн хүний хувьд ямар утгатай таны хувьд ямар утгатай гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл арслан зүүдлээ гэж бодоход Юдэйн арслан Есүс гэж бодож болно. Нөгөө талдаа бол итгэж байгаа арслан буюу дайсны талаар хүртэл ярьсан байдаг. Тэгэхээр таны зүүдэнд бурхан юу гэж байгаа нь таны амьдрал болсон үйл явдлуудаас хамаардаг байгаа. Тэгэхээр тэрийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээлбэл би Америкт ирээд компани байгуулах шаардлага гарсан. Шинээр бизнес эрхлэх гээд тэгээд Америкийн хууль дүрмийг сайн мэдхгүйгээс болоод амархан ерөөсөө байгаагүй. Тэг мөнгө хэрэгтэй болсон, хуульч хэрэгтэй болсон. За тэгээ судлах сонирхох зүйлүүд зөндөө гарсан. За тэгээ байгуулсан компани маань бас буруу байгуулсаасаа болоод 2 дахин татвар төлөх тийм шаардлагатай болсон ба. Тэгээд компани хаагаа шинийг байгуулах уу? Би яах вэ? Би ер нь бизнес эрхлэх нь зөв үү, буруу юу гэх юмчлан тэгээ маш тийм хэцүү тийм бүтэн бараг 7 хоногийн өнгөрсөн ба. Тэгээ яг тэр үед би эзнээс зүүд авсан. Тэгээд яг тэр зүүдээр би маш амар амгалан болсон байгаа. Тэгэхээр энэ зүүдний талаар болон зүүд туслах болох асуудлуудын талаар хамт ярьж өгье гэж бодож байна. Тэгэхээр зүүд хаана болсон бэ гэдэг бол чухал. Байршил нь ямар чухал вэ? Гэртээ байгаа мó, банкнд байгаа мó, сүм сургууль дээр байгаа мó, эмнэлэг юм уу, зочд буудалд байгаа мó, хин зүүдэнд орж ийн вэ? Яагаад энэ хүн зүүдэнд орсон бол та энэ хүнийг хэрхэн тодорхойлох вэ? Ямар ч шалтгаантай бол зүүдэнд гарсан хүний гол зан чанар нь юу юм тэр ухаантай юм уу, эмгэгцтэй юм уу, ямар бизнес эрхэлдэг ч юм уу, залхуу юм уу, эсвэл таны хувьд ямар хүн байсан бэ? Түүний ажил мөржлийн суурь ойлголт нь багны ажилт юм уу, нэгтлэн боо юм уу, цагдаа юм уу, ойрын найз юм уу, танихгүй мөртлөө хизээч хараагүй хүн мөртлөө яг алдартай хүн бас байж болно. Нэрэнд нь утга учир байна уу гэдгийг сайн харах хэрэгтэй. Нэрээр нь дээр бас хэлж иж болно. Нас нь хэдвэ? Нийлх хүүхэд юм уу? Жишээл хүүхэд юм өндөр настай хүн юм уу эсвэл үйлдэл ба сэтгэл хөдлөл чинь чухал. Зүүдэнд гарсан гол үйлдэл нь юу вэ?
жолоодж байна уу, нисэж байна уу, зүхтаж байна уу, тэ ажиглаж байна уу, харж байна уу, тэ зүүдний гол мэдрэмж нь юу байсан бэ? Айж байсан уу, баярлж байсан уу, гонхтой байсан уу гэд унтахаас өмнө юу бодож байсан бэ, тэ тэрийг сайн бас харах хэрэгтэй. Тэгээд энэ зүүдээр өгүүлсэн зүйл амьдралд нь ямар байдлаар илэрч байна? Таны хувьд энийг ажил бүгдэлтэй юу те? Өөрийнхөө одоо болж байгаа амьдралтайгаа бас холбож харж асуух хэрэгтэй. Бурхан өөр замаараас тантай ирж иж бас болно. Зарим зүйлийг ер нь дараа болсныхын дараа бас тайлж ойлгох боломжтой байдаг. За би нөгөө зүйдээ хийж өгье гэж бодсон юм. За би ингээ шүн явж байсан байгаа зүүдэн дотроо. За энэ бол миний зүүд ч хүмүүсээ. За ингээд цаг хугацааг харах юм бол би шүн бас жоохон айдтайс миний ардаас хүн дагаад би ингээ хармаагаа шалгасан чинь би гэртээ ээж дээр очихгоо явж исэн. Тэгсэн чинь харанхуй шин болоод унаа зогсчихсан. За би заавалжгүй ер нь бол хонохгүй болохгүй болж хувирсан. Тэгээд айл нэг газарт ч юм уу. Тэгээд хармаагаа шалгасан чинь миний нэг хармаанд цоорхоо, нөгөө хармаанд харин мөнгөтэй байсан. За ингээд ард бас хүмүүстэй агаад айлсан. Тэгээд би за би ямар ч гэсэн мөнгөтэй юм чи зочд буудалд орё гэж бодсон. Тэгээд зочд буудалд орсон чинь тэнд маш их том парти, шоу болж исэн хүмүүс. Харин би галтайгоон чимээгүй байсан бөгөөд галтайгоонд нь орсон л доо. Энэ болохоор зочд буудлын галтайгоо. За ингээд зүүд хаан болсон бэ гэхээр яасан мэн гадаа болж байгаа зочд буудлын галтайгоо руу би орсон байна. Тэгэхээр галтайгоон та гэрийн галтайгоонд орсон бол таны хувийн амьдралтай холбоотой бол яг одоо зочд буудлын ч юм уу рестораны галтайгоо бусдад үйлчлдэг гэсэн. Тэгэхээр илүү бизнес талдаа бусдад үйлчлэх төр бизнес хийгтэй ч холбоотой байна гэсэн үг миний хувьд бол. Таны хувьд юу ч байж болно. Тэгэхээр тэгээд орсон чинь тэнд хэдэн хүмүүс галтайгоон дээр тосонд юм чарж байсан баг шархаа бэлтжижсэн. Тэгжсэний гаднаас баран буфет гэдэг нөгөө тэр бомтон мэдэж орж ирээд би эзэр түрүүнийг зүүдэлж байгаагүй. Гал дээр ингээд юм шараад гарч ирсэн юм алт болж гарч ирээд исэн. Тэгсэн чинь дотор нэг сонио ногоо гарцсан байсан. Ногоо шагдаад түлэг гарч ирээд би энэ алт биш үү ингээд хайсан. Тэгээ хаях болсон чинь би хаях ёстой хүн байхгүй би дээ хуржээд би тань туслая. Алив би хайчи гэж хэлсэн байгаа. Би тэр зүүдэнд ажиглаад харж байсан. Тэгснээр за би туслая гэж оролцож эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ зүүдэнд харах юм бол тэр бизнесмен хувцастай хүмүүс галтгоонд байжсэн баг. Тэгэхээр миний хувьд бол бизнес ажил хэргийн хувьд би нөгөө миний амьдрал болж исэн юмд бурхан хариулт өгсөн байгаа. Тэгээ би нөгөө компани хаах уу яах уу гэж айжсан бол би мөнгө үйлдвэрлэхгүй байгаа компаниг яасан байна. Хаях ёстой байна. Болоо шинийг хийх ёстой байна. Түүнчлэн бас ажиглаж буюу суралцах ёстой бүр бизнесийг яаж хийдэг юм бэ гэдгийг ажиглах ёстой гэсэн үг. Ялангуяа баруун буфет унж байгаа бизнесийг босгодгоор алдартай түнчлэн бас үйл хөдлөх хөрөнгийн бизнесийг гэсэн хийдэг байж байгаа. Тэгэхээр энэ бүх зүйлийг ажигласан байгаа. Тэгээд ялангуяа шүн болж байгаа зүйл миний хувьд тэр зүйл болохоор аль нэг шилжилт рүү орж байгаа гэсэн. Тэрнээс гадна энэ зүйл маань эхлээд айдтай байсан бол дараа ажиглаж тайван болсон байгаа. Тэр бүх зүйлийг харах юм бол яасан байна. Миний хувьд бол тэм шилжилтийн он цаг руу би ялангуяа бизнесийг одоо хийх суралцах тэм цаг байгаа. За энэ зүгээр нэг газар тэр тосн дотор тэр зүйлийг шарж байгаа. Тэр тос бол ингээд удаан хугацаанд pressure буюу дардаг, гарч ирдэг гэсэн үг. Яг тэр тослохоор урсан ч гэж ойлгож болно. Яг энэ хувьд бол яасан бэ? Бас баруун буфетыг хүлээжсэн байгаа. Тэгэхээр тийм хүлээлтийн цаг бас орж ирж байгаа. Хүмүүс тэр одоо зочд буудалд шоудажсэн ч юм уу, бусад хүмүүс зугаац ингээд ч юм уу шоуужсэн бол чи харин ажиллах ёстой цаг байна гэдгийг харуулсан байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг харах юм бол энэ зүүдний тайлбар маань дараа нь болж байгаа үйл явдалтай холбоотой байгаа. Тэгэхээр би альваа зүүдлэхэд энэ нь болохоор яг миний амьдралтай холбоотойгоо та бүхэн харж болно. Тэгэхээр одоо хинийгийн интернетээс ч юм уу онлайнаар одоо энэ зүүдний тайлбар юу вэ гэж асуухаасаа илүү та эзнээс асуух хэрэгтэй. Жишээлбэл би усыг зүүдлэхдээ голцоо ариун сүнс байдаг. Гэтэл ус нь бүлээн байсан уу, ус нь хогдоо байсан уу ч гэдэг юм уу те. Жишээл миний хувьд жорлон зүүдэлж байгаа бол дандаа үйлчлэлийн цэвэрлэгээтэй холбоотой байдаг. Жишээл жорлон багтахгүй байх юм бол юу гэдгийг те. Одоо идэвхжлэл хийдгүү газар байна ч гэх юм. Эсвэл яг усанд орж байгаа газар нь маш хортой бохирдолтой байх юм бол өөртөөгөө цэвэрлээг хүмүүс чөлөөлт хийж байна ч гэдэг юм уу. Гэх мэтлэн би тайлбаруудыг өөрийнхөө амьдралд болж байгаа зүйлүүдээр ойлгож суралцдаг байгаа. Нэгдсэндээ бурхан зүүдээр тантаа нууц кодоор зөвхөн таал ойлгох төр кодоор ярьдаг гэж ойлгож болно. Тэгэхээр хин нэгний код одоо тайлахад бол одоо танд таарна гэсэн үг бас биш. Тэгэхээр зарим хүний хувьд машин зүүдэлж байгаа. Миний нөхрийн хувьд машин зүүдлэх нь бас чухал. Яг амьдралын талаар байдаг. Нарийн замаар явж гин үү? Тэр машин зам нь хаашаа явж гин ч гэх юм уу? Өөр өрүүл дээрээ суусан байна уу? Хажууд нь суусан байна уу? Бүр машины гадаа баярлаж хөрөөд явж гин үү гэх мэтчлэн олон зүйлийг илэрхийлж болно. Тэгэхээр тухайн хүний хувьд
юу чухалын, юу ажил бүгдэлтойн, юугээр одоо тэр хүнтэй ойлголцож болох талаар эзэн үнэхээр тэрийг мэддэг учраас энэ бүх зүйлийг зүүтэнд хэлж өгдөг байна. Тэгэхээр зүүдний тайлбаруудыг боолж өгвөл та өөрөө ингэж хийж сурах хэрэгтэй. Тэгээ Библиэлд бас энэ талаар юу гэж гарсан бол гэж хайж болно. Мэдээж Библиэс хайж болно. Гэхдээ яг тухайн цаг мөчид таны амьдралд юу хийж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэх юм бол илүү та ойлгох боломжтой. Тэгэхээр зүүдэнд ирж байгаа зарим хүмүүс одоо ямар утгатай байдаг талаар болон зарим жишээнүүдийг би дараагийн зүүдэнд хэлж өгье. Дараагийн подкастаар хэлж өгье. За тэгээд баярлалаа та бүхэндээ. Тэгээд та бас унтаж байгаа унтах үедээ зүүднээрээ бас үнээр хамгаалаарай. Тэгээд залбирын эзэн минь ээ, энэ цаг мөчид үнээр сонсож болгоныг та хамгаалж өгөрөө. Тэгээд үнээр ариунсаа та түүний зүүдийг хамгаалж өгөөс. Тэнгэрлэгчдээ таны түнд зүүдийг хамгаалж өгөөс. Тэр үнээр зөвхөн эзнээс тэр зүүдийг зүүдлэх болтугай. Элдвийн янз бүрийн одоо дайралтуудыг бас зүүднэрийг хамгаалж байна эзэн минь. Та үнээр зүүдэнд нь та илчилж, зүүдэнд нь та үнээр чихийн нээж шаардлагатай зүйлүүдийг сануулж, анхааруулж ярих болтугай гэж залбирanгуйж байна. Баярлалаа. Дараагийн подкастаар зүүдний тайллаа үргэлжлүүлэн хийх болно. Бусад бас миний подкастыг хуваалцаарай.